Хөөе. Энэ нөгөө нэг архитай шоколад юм шүү. Нөгөө арх мархтай дарстай. Энэ хараа. Амар хөөрхөн дахиад гахааны өндөг шиг. Ямар гоё юм бэ? Би тэнэрэн. Яа. За сайн байцгаана үзэгчдээ. Нартай ч юм уу сартай ч юм уу өдөр тайсуу намайг үзгээд ороод ирв да. Энэ удаагийн бичлэгэн дээр сүүлийн үед миний YouTube дээр маш их нэг юм сонирхолтой бичлэгүүд гарч ирээд байгаа. Тэгээ би тэр бичлэгийг Монгол дахь хувилбарыг хий гэж бодоод бэлдсэн байгаа. Тэгээд сүүлийн 7 хоног баг энэ бичлэгийг хийх гэж юмнуудаа бэлтлээ. Тэгээд юу хийх гээд байгаа би та бүхэндээ харуулъя. Амар том шоколад ингээд хийдэг юм бичлэгүүд бүр ингээд амар их гарч ирээд байгаа YouTube дээр. Тэр олон төрлийн шоколад амсаж дэлгүүрт зарагддаг хамгийн гоё шоколадуудыг амсаж оноо өгөнгөө тэрнгээрээ дэлхийд дээр хамгийн том шоколад хийн одоо тэр шоколадуудаараа бүгднийг хайлуулад нийлүүлээд амар том шоколад хийн заяо. Маш их хэмжээний шоколад цуглуулж бэлтлээ. Тэгээд бүр бүтэн нэг ийм хайрцаг шоколад. За энэ бүх шоколад маань болохоор Meiji брендийн шоколад байгаа. Тэгээд би ингээд нэг хайрцгийг авсан. Ингээд дуусаагүй маа. Дахиад нэг байгаа. Йой! За энэ ингээд хоёр дахь хайрцаг нь за ингээд бүтэн 2 хайрцаг шоколад авсан. Тэгээ энэ 2 хайрцаг шоколадаа хайлуулад тэгээ бүгдээрээ бүтэн аврах том шоколад хийн. Тэгээд аврах том шоколадыг хийн тул бид нэр дахиад нэг зүйл хэрэгтэй. Тэр нь болохоор энэ манай шоколадны хэв энэ ч бүр камер дээр харагдахгүй. Энэ ийм том яаж харуулах вэ? Хараа ийм том хэв би ингээд зориулж найзаараа гуйлгуулж хийлгүүлсэн. Тэгээ манай найз энийг надад бүтэн өдөр сууж ингэж хийсэн гэсэн. Энэ юу болсон юм бэ бондолоо? Хараа. Өө, өстө Тайсон шоколадтай бичлэг хийж байгаа гэсэн шиг энэ царайг нь хараач. За хамгийн ихний шоколад болохоор за энд ингээ харагдаж байна. Яаж харах юм бэ энэ одоо? Галбо Choco гинэ. За энэ болохоор яг цэвэр шоколад юм бүгдээр ямарсан задлаад амсч үзье. Oh my god, хэлбэр нь ямар инээдтэй юм бэ энэ хараа. Энэ одоо ямар хэлбэр гэх үү? Яг миний нүүрний хэлбэр. Хараа. Амар зөөлөн амттай байна. Шоколад амар чихэртэй байдаг штэ. Энэ болохоор амар чихэртэй биш. Жоох юм хар шоколад маягийн амттай. Эсвэл какаотой гэж магадгүй. Угаасаа какао орсон юм энэ хараа. Энд какао гэж. Яна би амар хүн амттай алдсан юм шиг миний гар ураа юу болцсон бэ? Бат хоёр идэх үстэй энэс. Харин нэг чоко пай шиг байгаа. За энэ дагаа бүх хүмүүст таалагдлаа. 10-аас 10 буюу 100-тай өглөө. За дараагийн шоколад болохоор миний анхаарлыг маш их татсан заяа. Яагаад би энэ шоколад миний анхаарлыг татсан бэ гэхээр одоо энд ингээд дандаа юм гурвалжин байгаа сте. Одоо юм гурвалжин юм бол энэ шоколадыг ингээд дүүргэсэн байгаа заяа. Гэхдээ азар ийм 5 шуутай шоколад гарч ирэх юм бол одоо чи дэлхийн ертөнцийн дээр хамгийн азтай хүн гэж өөрийгөө ойлгож болно. Ерөнхийдөө бол ийм 5 шуу гарч ирэх юм бол энэ азийн шоколад гэж явдаг гэсэн. Lucky Star. За бүгдээрээ тэ задлаад надад Lucky Star таарах нүггүй бүгдээрээ шалгацгаая. Доторх нь ямар хөөрхөн юм бэ? Энэ хараа. Нэг хөөрхөн жижигхэн Египтийн пирамид шиг юм байна. Энэ хараа. За нэг ийм жижигхэн шоколадууд дотор нь байд юм байна. Нөө надад Lucky Star гарч ирсэнгүү. Энэ авсан эдийг бүгднийг Lucky Star гарч иртэл задлаа. Таваш гарч ирсэн үү? Гарч ирсэнгүй. Гарч ирсэн үү? Одоо ийм олон ширхгийг авчаад нэг ч азийн шоколад гарч ирэхгүй бол би нэр үнэхээр азгүй юм баг тий. Гарч ирж гин үү? Ирэхгүй байна. Яана шоколад нь дуусах гэдэг ямар ч таваш муушаа харагдахгүй байх юм. Тэсээ хараарэ хөө энэ араа. Юу вэ? Биш штэ. Ой муу. Надаас гараад ирсэн байх үү? Хоёр их байх боломжгүй. Яхараа. Тий энэ яг би л гаргасан баг. Тэгтээ харахгүй бол мэдхгүй нэ гоё. Над дээр нөгөө 5 шин таарчлаа. Энэ болохоор нөгөө нэг яг 5 шуу биш юм пирамид хэлбэртэй. Хүслээ бодъё. За тэгээ манай үзэгчид бүгдээрээ үзэсгэлэнтэй бүүти пүлий болох болтугай. Сайн мэт хүслүү. Гоё л штэ. Болох болтугай гэдээ ингээд шивнээд идчихье. Эдэнгүүт л хүслэн биелэн дэстэй тий. Йоо би битгий зүйлээ болчихлоо. Энэ 8 гомдтой юм биш. Гүзээлцэн тийм амар бялуурхаар гүзээлцэн ерөөсөө биш заяа. Тэгсэн мөртлөө нэг юм амар идэж болохоор дотроо ямар ч юм самар мамарны холц байхгүй амар
тааламжтай амттай гэх юм уу? Би тэгтээ энийг над дээр 5 шуу гарч ирэхгүй байж магадгүй гэд би бүр ийм их хайрцагтайг авсан заяо. Дахиад бүр надад цаана 4 ч хараа. Мэйжи та нар бас яг энэ шоколадыг авч үзээд 5 шуу гарч ирэл хүслээ шивнээд үлдээд шүү. Хоёр гэхдээ хүслээ шивнэхгүй байсан юм уу те? Надыг илүү олон сабтай болоорой гэдэг ч юм уу те? Надын төлөө. Би сая доллар шүү. За гэхдээ BTV болсон юм шиг тийм. BTV хийж. BTV биш ээ, Beauty Puli. Чи одоо Тайсууны хэлхийг сурлаа. Надад ч одоо хэлдэг хитгэн л үг байдэн шүү дээ. Beauty Puli. Motherfucker sharing bitch. Хулгаачаа. Ядарсан. Өөр юу гэдэг лээ. За нэг иймэрхүү өгнөд хэлдэм аа. Дараагийн шоколад нь болохоор би энэ одоо юутай шоколад юм бэ? Milk Choco гинэ. За ингээд сая уутын задлчлаа дотор нь. Доторх нь амар хөөрхи юм бэ. Алт эрдэнэс овоолоод нууцсан юм шиг ямар гоё юм бэ нараа. Нөө алтан гудмаа мудмаа гэдэг лөө юу гэдэг лээ нөгөө ихнэрийн өрхтэй ч ихнэрийн өрхийн ээж нь юугаа алдчихад идэг лээ. Энэ хараа нөгөө ихнэрийн өрхийн хүүнжигийн ээжийнх нь алга болсон гудмааг би ингээд урдаад тавьчихсан сууж штэ. Шоколадын дотороос ингээд гараад ирдэг юм бэ. Гүн хараа гудмаа байгаа штэ. За алтан гудмаагаа бүгдээ идэж үзье. Хөөе. Энэ нөгөө нэг архитай шоколад юм шүү өнөө арх мархтай дарстай. Би юм дарстай нопоронд амар дуртай. Гэхдээ энэ бүр яг юм алкоголны амттай шоколад байна. Би буруу амтлаад энэ надад тэгж амтлагтаадах юм. Дарстай нопорон идэж штэ тиймэрхүү амттай. Тийм асты. Тэр бол биш үү? Гэтэ тэгж амтдахгүй юу? За энэ тэг дарстай нопор биш юм уу? Төстөө биш. Төстэй амттай биш үү ядаж? Тойр угаас нөгөө арх их уудаг болохоор. Тэгээд нөгөө алкогол, спиртний хэмжээ өндөр хэргэлдэг болохоор тэгээд би ч нөгөө алкогол хэргэлдэггүй. Алкогол би ч нөгөө хэргэлдэггүй болохоор надад амар алкогол. Надад яг л дарстай нопор шиг амтагдаад байна. Энэ ихтэй амар гоё амттай. Надад бол таалагдчихэв. 10-аас 9 буюу эртээ юу гэлөө. Макадама. За дараачих нь болохоор ийм макадама гэдэг нэртэй шоколад байна. Дотроо ингээд ийм хөрхөн зүгийн үр шиг одоо ийм зүгийн бал шиг нэг ийм юмтай байна. Гэтэ энэ юу тань бэ? Наац гинэ. Одоо наац гэдэг чинь одоо миний мэддэг англи үг байгаа байхгүй юу? Самар гэсэн үг. Яасан бэ? Шоолод аам уу? King of Nuts гэдэг чинь самарны хаан гэдэг шоколад байна. За бүгдээрээ задлцгаая. За доторхыг харцгаая. Oh my god, би анх удаа ийм савлгаатай шоколад харж ирээд гадна талдаа савлгаатай, дотор талдаа дахиад савлгаатай юм байна. Дотор нь юу вэ? Ямар хөөрхөн нобор шиг юм бэ хараа. Нобор. Мини нобор. За ингэж харагдчихээн. Самар мамар нь ямар гоё зөвлөх юм бэ? Тийштэй King of Nuts шүү дээ угсаа нэр нь. Амар гоё юм байна. Ялангуяа самар нь амар гоё юм байна. Хазагдж байгаа нь амар гоё юм байна. За энэ макадама гэдэг шоколадыг ер нь дүрслэх юм бол дотроо маш гоё амттай самартай зөө яг бидний нэг дэлгүүрээс авч идэх нэг самар байдаг шүү дээ тэр биш 10-аас 10 зуутай өглөө. За дараачийн миний худалдаж авсан шоколад болохоор Choco Baby. Энэ шоколадыг болохоор би нөгөө нэг амар том шоколад хийх гэж байгаа гэсэн шүү дээ тэрэн дээрээ хэрэглэж байгаа. Яагаад гэх юм бол энэ ингээд амар гоё амттай байсан. Би энийг нөгөө нэг өмнөх бичлэгэн дээрээ идчихсэн шүү дээ нөгөө нэг Монгол зарагддаг хамгийн том болон жижиг амттангууд гэдэг дээр тэрэн дээр энэ шоколад орж исэн байхгүй юу? Үнэхээр гоё амттай. Бүр яг юм цэвэр юм гоё зөөлөн амттай шоколад заяа. Бүр цэвэр шоколад. Хотын ямар ч самар мамар янз бүр юм байхгүй аим гоё. За дараагийн шоколад болохоор ийм гүзээлсэнтэй. Oh my god. Хараа. Гаднаасаа өнөр нь үнэрч чинь. Намайг худалдаж авч яхад ингээ худалдагч нар нь ингээ хоорондоо ингээ яриад байсан. За энэ ингээ Японы бүр номер 1 шоколад гэж ярьж ирсэн. Тэгээ бүр ингээ яалтчгүй надад бүр яг энэ шоколадууд Японд бүр номер 1 байх юм бүр аргагүй байна. Та нар наацхийн сав баглаа бодлыг хар заяа бүр ингээ амар сэтгэл шингэсэн. Одоо яг шоколадыг яг үнэнгээ нэлгээд хүмүүс нэг дор бүтнээр нь бол бараг идэж чаддгүй шүү дээ. Тийм байхад ингээ зүгээр бүгднийг бараг ингээ хөөрхөн хирчээд ингээ тус нь ингээ уутанд хийцэн. Бүр идэхэд бол надад амар амар санагдаж ин заяа. Дахин одоо ингээ хадгалж хэрэглэхэд гэх юм уу? За үнээс та нар бол бүр гүзээлзэн бүр өстө тултал хангалаг ханхалж байна. Энэс дарстана бош амтцах юм. Үнэс аим гоё юм байна. Энэ эзэс үстэй. Ямар юм? Гоё хастай. Ирээд дарстана бош юм байна. Харин тий. Йоо, одоо нэг натаа санал нийлчихэ. 10-аас
Юус буюу эртээ өглөө. За дараачих нь болохоор ийм black chocolate авсан байгаа. Black chocolate гэдэг чинь одоо ямар ч чихэргүй хар шоколадыг хэлж байгаа сте тий. Компани бүр ажлыг бүр үнэхээр тултал хийх юм аянараа. Ардталт нь баг бүх шоколад нь ингээ монгол тайлбартайгаа ямар орц найдлага орсон одоо ингээл та энийг ингээ бүгднийг монгол хэл дээр ингээ мэдээлэл ингээ авах боломжтой гэж боддоо. За бүгдээрээ идэж үзье. Түрүүн би алтан гудмаа гэж хэлсэн шүү дээ. Одоо тэгвэл надад алт байна. Үгүй мөнгө ч юм уу? Алт байна, алтаны нараа алт. Хар шоколад 8 гоё юм байна. Тэгээ надад бол маш их таалагдлаа. Амтны хэм бол яг цэвэр хар шоколад байна. Гэхдээ хар шоколадыг бодвол арай нэг юм лагшери амттай гэх юм. Илүү нэг юм тансаг амттай байна гэх юм. Арай нэг юм гоё. За дараагийн шоколад болохоор самарны хаан байсан шүү дээ. Oh my god, би амар хөөрх юм харчлаа. Oh my god. Яа, эдний тэгтээ сав баглага бодлоод намайг үнэхээр ангаалгаж чадчихин тэхүү. Энэ хараа. Амар хөөрхөн дахиад гахааны өндөг шиг. Энэ хараа. Амар хөөрхөн дахианы өндөг шиг юм байна. За энэ болохоор ингээд дотроо ингээд яг юм одоо энэ юуны өндөг гэх юм бэ? Могооны өнд дахиад гахааны хойш ууны өндөг шиг мэ. Энэ самар нь амар гоё юм биш те. Холхны самар биш байна. Үгүй хаалманд ийм гоё амттай байд юм уу? Хай. Үгүй. Би тэмэрэн. Чи хамаараа 4 2 3 4 5-ыг хийчихэд. За. Мэ. За мэ. Бүхнийг чи ид заяа би яах вэ? Яа, аимшигтай өгч нэр. За би энэ хүн шоколаданда 10 оноо 100-тай өглөө маш их таалагдлаа. За дараагийн шоколад нь болохоор юу вэ? Энэ тишүү энэ камерын маань аваад нисгэж шít. Энэ мөөг зүг нь ямар хөөрхөн царайлаг юм би нараа манай бондолоо шиг. За бүгдээрээ идэж үзье. Шоколад нь яг юм цэвэр шоколадчиг амттай. Тэгээ бичээний ч гэсэн амар гоё. Хит юм чихэр мэхрийн агуулмж авахгүй зүгээр гоё бичээ шиг бичээн байна. Тэгээ энэ хоёр нийлэхээр амар гоё төгс комбо хийж байна. Бүр төгс шүү. 10-аас 9 буюу эртээ өглөө. За дараач нь болохоор ийм копины амттай шоколад авсан Coffee Beat гинэ. Энэ үнэрттэй. Oh my god. Гүн нэрээ угаасаа гэх харахгүй. Бүр яг энэ цэвэр кофе юм шиг те. Бүр амар нэг юм үнэртэй усмас нэг хэтрүүлээд үнэртчингүүд нэг юм үнэртэй усны газар маань кофе үнэрлэл гээд ингээ хамарлуу чин чихээд идэв штэ. Тэгээ яг тийм кофе шиг үнэртэй. Идэж үзье. Гоё юм байна. Энэ кофетой бичин шиг. Нараа хэлбэр ийм хөөрхөн. Одоо юм хоньны оргол шиг гэх юм уу. За дараагийн шоколад болохоор за энэ бүр ингээд номер 1 мэг гэдэг нэртэй. Тэгэхээр энэ угаасаа бүр харагдахад л амар гоё харагдчихээн. Хараа какао. Тийм бүр ингээд бүр хав өнгөтэй шоколад. Доторх энэ хараа. Oh my god, ямар гоё юм хав өнгөтэй шоколад вэ? Үнэр нь амар үнэтэй үнэртэй мэн үнэртэй. Тийм байгаас тий. Үнэртэй. Тийм байгаас тий. Энд амар гашуун юм байна. Энэ яалч нөгөө нэг 86% какао гэсэн шиг бүр шууд какао хамтагдаж байна. Амар гашуун. Бондолоо идвэл яах вэ мэ? Шууд хусж штэ. Чи маар тураад байгаа юм шүү. Тэгсэн нэрээ турж байгаа болон дэглэн барьж байгаа хүмүүст бол амар дажгүй маань 10-аас 10 буюу 100-тай. За дараачих нь болохоор саяны какао шоколадын 72% тай нэ. Доторх нь болохоор юм ногоон өнгөтэй. 72% гэхээр арай бага гашуун байх гэж би бодож байна. Үнэрттэй ямар вэ? Ямар байна? Энд гэхдээ яг дарстаа нобор шиг хамтагдчихэв. Нэр шүү. Тойрны намайг агчин дуудалт үний идэд үзтээ. Байж болохоор юм уу? Тийм байна. Амар гашуун бэ. 10-аас 8 буюу 80-тай би. За энэ болохоор милктэй яагаад юм болов?
За дараачих нь болохоор ийм сүртэй шоколад бид аль хэдийн асгаа ичлаа. Доторх нь бас яг нөгөө нэг үнжээгийн ээжийнх нь алдсан алтан гудмаа шиг. Ямар ядраатай угаасаа л тийм байгаа ёстой алтан гудмаа шиг. Тэр үдчихаагүй мэхнэрээ өрөх. Тэндээ ч угаасаа алтан гудмаагаа алдаад идэв штэ. Би чам таартай шүү за. Заяа. Ой заяа. За идэж үзье. Энэ болохоор амар гоё юмтай минь идэж үзтээ. Мэдгүй энэ бүр дандаа амар гоё гэсээр гад дуусчлаа. Үнэхээр өөлөх шоколад болтохгүй юм чам. За энд дарваас 100-тай өглөө. За одоо би яагаад ийм их шоколад худалдаж авсан бэ гэхээр надад би бүр ингээд шоколад олгоноос ингээд та нарт үзүүлэхдээ бүр ингээд хайрцаг ингээд түмпүнгээр нь үзүүлж байгаа. Яагаад гэх юм бол одоо бүгдээрээ энэ шоколадуудыг бүгднийг хайлуулад дэлхийн ертөнцийн дээр байж болох хамгийн том шоколадыг хамгийн том шоколадыг энэ шоколадуудаар бүгдээрээ хийх юм аа. За бүгдээрээ ажилдаа орцгоё. За энэ ингээ ард явж байгаа хүн бол Бондологийн аав юм аа. Жинхэнэ аав нь хүмүүс наваа Бондологийн аав юм уу гэж нууцаар бараг хүүхд төрүүлсэн ухааны юм яриад идэв. Жинхэнэ аав нь бол ингээ байд юм шүү, амьд байд шүү. За одоо энэ шоколадуудаа энэ болохоор Бондологийн гэрийнхэн тогоо. Тэгэд энэ тогоолоо бүгдээрээ нэг нэгээр нь ингээ хийх нэ. Нилээн ажил орох шинжтэй шүү. Шоколадуудаа хийж байна. Одоохондоо иймэрхүү шоколад болсон байна. Бүгднгийн Meiji шоколадаараа ингээд дүүргэж байна. За энэ маань ингээ гоё ингээ хайлж байна. Хайлаад айгүй гоё шоколад болж байна. За тасархаа шингэн болж байна. За нэг шоколадны ард ингээд 3 хүний гар ингээд зэрэг ажиллаж байна. Тэгээд бид нэр одоо ингээд шоколадаа бүрэх ингээд энэ саваа бэлтэж байна. За сая Бондологийн ээж аваа хоёртой нийлээд энэ картонын цаасаа ингээ гоё хүнсний уутаар ингээд боогоод бэлэн болгочихлоо. Одоо шоколадаа хайлуулчихсан бүгдээрээ энийг шоколадаар дүүргэцгээе. За энд ингээд тогоо дүүрэн ингээд Meiji шоколадаа хайлуулсан байгаа. За эхнээс нь хийцгээе. Oh my god. Ямар гоё юм бэ? Би чинь бараг шоколад чинь тайсан байсан юм шүү. За энэ ингээд үхэлт нь ингээд шоколадаар ямар ч хийсэн доотлолт нь ингээд суурийн тавьчлаа. Энийг угаасаа дүүртэлэн шоколадаар дүүргэх юм бол амар их хэмжээний мөнгө орно. Одоо байгаа энэ шоколадуудыг авахад 2 сая төгрөг болсон. Тэгэхээр дахиад нэмж аавна гэвэл угаасаа боломжгүй. Тийм болохоор яг боломжоор чадлаараа л энийг дүүргэе гэж бодож байна. За одоо эхний төмпөнгөөрөө шоколадаа дүүргэчлээ. Одоо хоёр дахь төмпөнгөөрөө дүүргэх гэж байна. За одоо энд ингээд шоколадаа хайлуулсан. Энийг Бондологийн аав надад хайлуулж өглөө. Энэ удаагийн бичлэгэн дээр үнэхээр их ажиллагаа орж байна. Яа. Цэташ харуулж байна. За хардаа энэ гоё тарагдчихв. Гоё тарагдчихв. За ямар ч байсан шоколадаа бүгднгийн гоё хайлуулад ийм том юмдаа хийчихлээ. Одоо энийг ядаж нэг 30 минутаас 1 цаг хөлдөөчүүл ингээ болчих واخа бүр амар ядарч гин. Одоо шөнийн 2 цаг болж гин. 11 цагаас хойш энэ бичлэгийг хийж гин. Тэгээ одоо ерөөхдөө л ингээ тартаа орж байна. За Бондологийн дэрсэн гол шалтгаан болохоор энэ хүрэгч байгаа. Манай гэрт одоо ийм гоё хүрэгч байхгүй болохоор шоколадаа хөлдөөж чадахгүй. Тэг ямар ч гэсэн одоо энэ шоколадаа сайхан хөлдөөгч рүүгээ авч игээд хөлдөөцгөөе. За ямар ч байсан шоколадаа ишээгээд хөлдөөгч чинь тэнд Бондол байна. За энийгээс хөлдөөцгөөе. За шоколад маань ингээд энэ 30 минутаас 1 цагийн хугацаа өнгөрсөн. Тэгэд одоо ерөнхийдөө бараг хөлдөж ингээд тогшингууд сонсогдож байна. Тэгээ бүгдээрээ гаргаад амсч идэж үзцгээе. За одоо ингээд шоколадаа бараг цаг гарan хөрөгчөнд байлгасны дараа гаргаад ирлээ. Гэхдээ сая гаргаж байгаа жоохон хуглаа ичлээ. Яагаад вэ гэх юм бол юу гэж чадлаараа л зузаан шоколад хийх гэж хичээсэн. Гэхдээ шоколад маань нимгэн байсан болохоор хугарчлаа. Тэг ямарсан бүгдээрээ Монголд байж болох хамгийн том шоколадыг бүгдээрээ одоо гаргаж идэж үзье. За энэ ингээд миний хийсэн Монголд байж болох хамгийн том шоколадыг хийлээ гэд өөрөөсөө том дэлхийгээс томчаас айшин тэ бүгдээрээ идэж оноо өгцгөө. Энд ингээд бүгдээрээ Meiji брендийн шоколадыг ингээд бүх шоколадыг холиод тэгэд ингээд ийм том аврах шоколад тайсан хийлээ. Та нарт ойроос харуулъя. За энэ ингээд ойроос харуул нэг
Иймэрхүү харагдаж байна. Ийм том. Тэг яг хөө дээдлийн хэсгээрээ жоохон хугарчлаа. Тэгээ бүгдээрээ ямарсан идэж үзье. Яа нээр хүнд байна энэ. Бараг нэг 10 кг тоос өргөдөх шиг байна. Гэхдээ тэрнээс хүнд бондоолоогоос хүнд байна. Яа амар хүнд. Яа заа. Энэ бол жинхэнэ Монголд байж бол хамгийн том шоколад шүү. Харал та өндөр нь бараг над чиг өндөртэй. Яа амар том. За энийг та нарт том гэдгийг харуулахын тулд ингээ бондоолог яаж үү? За энэ хараа бондоологоос өндөр. Яа би бүр энийг алтлаа амар том байна. Хугалж байгаа дидэж үз. Энийг яаж хугалах вэ? Тэ нүрээр хугалах юм ааш. Яа. Би чи бараг 90-50 байсан юм шүү дээ. За дидэж үзнэ. Даатгүй. Энэ самар яваад байгаа шиг. За ийм том шоколад тэгээд за одоо л үнэн подогдож байна. Төрүүжин баахан шоколад идэ. Одоос дахиад идээд одоо болио. Би энэ хийсэн шоколаданд 10-аас 8 буюу 80-тай би өглөө. Ягаад гэвэл тэр дээгүүр жоохон хугаралт явагдцсан. Тэгээ бичлэгийн маань энэ үртэд үзэх хүндэд үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Концерт дуслаа. Конец фильм. Яарал дарал хөлдөн хөлдөөл өхөн өхөөл хогчин. За энийг авъя гэхгүй би яг алдлаа. Энэ шоколадыг яаж идэж дуусгах вэ дүүлээ?